Бестлистэ шинэхүү өглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцээрсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Diamond Mind Academy үүсгэн байгуулагч, бизнес ментор хишгэ. За мөн Diamond Mind Academy менежер хорлооноор хүрэлцээрсэн байна. Та хоёртаа өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. За тэгэхээр Diamond Mind Academy маань бас үүсгэн байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Мөн энэ ивентийг зохион байгуулаад жаргалтай ээж ивентийг бас зохион байгуулад 3 дахь жилдээ болсон байна. Тэгээд ээжүүд маань эмэгтэйчүүд маань бас маш сайн мэддэг болсон болов уу гэж бодож байна. Энэ нас нийгмийн хариуцлагын хүрээнд маш сайхан ажлуудыг хийдэг ийм сайхан актем байгаамаа. Тэгээд юуны төрөнд бас та актемийн талаар нэг үзэгчтэй бас дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй. За тэгэхээр баярлалаа. Тэгээ энэ өглөөг бидэнтэй эхлүүлж байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Цай кофе нэвтрүүлэгт ороход маш гоё тухтай байдгаа. За тэгээ манай Diamond Academy маань бид нар үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байна. Тэгээ энэ хугацаанд бид нар 50,000 орчим хүнд бол оюунлаг талаас нь сэтгэлгээг нь өөрчлөх сургалт хөтөлбөрүүдийг хийсэн байна. Тэгээ бидний зорилго бол цаг хугацаа орон зайнаас хамаарахгүйгээр дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй залуучуудыг бэлдэх гэж байгаа. Тэгээ өсвөр үе маань хүүхдүүд маань ингээ хөгжихийн тулд ээж нар бид нар хөгжих хэрэгтэй болдог, багш нар бид нар хөгжих хэрэгтэй болдог. Тэгээ нийгэмдэр байгаа бүхэл хүчин зүйлүүд маань хүүхдүүдийн маань ирээдүйд нөлөөлдөг учраас энэ чиглэлээр сургалт хөтөлбөрүүдийг явуулдаг гэсэн үг. Тэгээ сургалтууд маань ч гэсэн маш их амжилттай одоо үнэхээр их өөрчлөгдөв. Ээж хүнийхөө өөрчлөгдөв, хүүхдүүд маань, гэр бүл маань 100%, 1000% өөрчлөгдөж байна гэдэг ийм мессежүүдийг бол бид нар авдаг. За тэгээ өсвөрийнхөндөө зориулсан голчлон бидний яг явуулж байгаа үйл ажиллагаа бол хувь хүний хөгжлийн сургалт. Өөртөө ихтгэлтэй, зорилготой ийм мандайлагч, цагийг баримталдаг ч юм уу, илүү өөрийгөө идэвхжүүлж чаддаг. Тэгэхээр энэ 21-р зуун маань өөрөө академик боловсролын хажуугаар soft skill-ийн буюу зөөлөн ур чадвар маш чухал яригдчихэж байгаа учраас ээж аваа бид нар хүүхдээ яад вөхөр амжилттай нэгэн байгаасаа ирээдүйд өөрийнхөө амьдралыг сайхан аваа яваасаа гэж хүсдэг. Гэтэл нөгөө математик, англи хэл мундаг ч гэсэн өөрийгөө илэрхийлэх чадваргүй ч юм уу, сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй ч юм уу те. За ингээ өөрийгөө удирдах чадваргүй байгаадээ л буцаад маш мундаг мэрэгжилтэн болчоод ингээ амжилтаа үзүүлж чадахгүй байдаг. Энэ учраас бид нар бол soft skill-ийн сургалтыг орж байгаа. За тэгээ зөөлөн энэ ур чадварыг хөгжүүлэхийн тулд мэдээж нөгөө хүүхдийн хөгжүүлэхэд тулгын 3 жил байдаг. Багш, эцэг их хүүхд гурлаа байж хөгждөг те. Энэ утгаараа бид нар ээж нартаа зориулсан жаргалтай ээж гээд онлайн сургалт, за тэгээ уг ивентээ бол ингэж зохион байгуулдаг байгууллага байгаа. Тэг яалтчгүй тэр гурвалсан гэдэг эн чинь бол хамтын зүйл байгаа шүү дээ те. Зөвхөн одоо эцэг эхчүүд бас багшд найдчаал тий багш одоо ингэх ёстой гэх биш тий яг гурвалсан тэгээд ээжүүдтэй зориулж байна гэдэг тэр ээжүүд маань бас багш хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг энэ хүүхдүүдэд тий өсвөр насны хүүхдүүдэд маш гоё одоо ирээдүй харагдаж байгаа гэсэн үг тий. Тэгээд дээр нь одоо даяарчлагдж байгаагийн шинж байгаа шүү дээ. Дэлхий гэдэг бас айгүй гоё байгаа байхгүй тий яг зөвхөн Монголдоо биш дэлхийн гэдэг бас айгүй гоё сонсогдож байна. Тэгээд энэ одоо сургалтууд бас маш олон байдаг болов уу гэж бодож байна л дээ. Тий сая бас та сургалтаараас дурдлаа л да сургалтуудыг тий эн чинь одоо юу гэдэг ээжүүдээс эхлээд хүүхдүүдэд бас байгаа гэсэн үг тий яг актем. Тий. Актем дээр бол бид нар одоо бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд гэсэн чиглэлийн одоо 10 орчим төрлийн сургалтууд байгаа гэсэн үг. Ээж нарт зориулсан сургалт, багш нарт зориулсан сургалт. Тэгэхээр голчлон бид нар бол хүүхдүүдийг хөгжүүлэх юм зорилготой байгаа. Тэгээ хүүхдүүд маань хөгжөөд одоо дэлхийн хаач ажиллах бүрэн боломжтой ийм гоё цаг үед одоо ажиллаж амьдарч байна бид нарт. Тэгээ би сая өнгөрсөн 24 онд гэхэд нэг сар эртний Америкт очиод судалгаа хийгээд ирэхэд бол Монгол залуучууд маш гоё IT-ийн компанид ажиллаж ийн өндөр цалинтай жилийн $150,000, $200,000 гэдэг. Шалгалтанд тэр hard skill-ийн буюу одоо академик чадвараараа бол номер 1 тэнцдэг гэж байгаа. Гэхдээ нөө жоохон баг тэнцээ тийм үү ажилдаа ингээ удаан тогтож чадахгүй байгаа нь энэ зөөлөн ур чадвар багаар ажиллах өөрийгөө илэрхийлэх хариуцлагатай байх магадгүй нөгөө хариуцж авсан төслөө цаг нарт нээх ч юм уу энэ зүйлүүд бас тутмаг байгаа ингээ ажиглагддаг. Хэрвээ бид нар энэ soft skill-ийн ур чадвараа илүү зөөлөн ур чадвараа хөгжүүлчих юм бол Монгол залуучуудад нэр үнэхээр их боломж байна гэх тэр одоо Meta гэдэг юм уу, Microsoft гэдэг юм уу, Amazon-д ажиллаж байгаа залуучууд бол хэлжсэн. Тэгэхээр яг бид нар Diamond Academy үндсэн зорилго бол үнэхээр яг зөв юм байна. Энийг илүү олон ээжүүдэд түгээх хийсэн гэж ингээ хүсэж бид нар бол ажиллаж байгаа. Тийм нөө мэрэгжил сайн эзэмшээд бас мэдрэмжгүй болвол бас тий яг нийгэм дээр хөл тавиад бас жоох ингээд болохгүй байгаа шүү дээ. Тэрийг маш их одоо бас ингээд
нийгэм одоо юу гэдэг сошиалор их яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг энэ дээр ур чадвартай бас байж тий. Яг хичээлдээ сайн байхын тулд тэгэл ээж аав шахаад идэг тий. Тэр чинь хичээлдээ сайн байгаад нөгөө нэг илтгэх ур чадвар тий. Нөгөө хүмүүстэй харилцах ур чадвар маань байхгүй ах юм бол бас нэг жоохон дотмог нөгөө 100% та хүрч чадахгүй гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр бас ивентийнхаа талаар бас ярилцъя гэж бодож байна. Жаргалтай ээж ивент гээд бас 3 жил тасралтгүй маш амжилттай хийгдээд явсан байна. Тэгээ ивент маань бас яг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бас яг болох гэж байна тий. Энэ ивентийнхаа талаар бас танилцуулж өгөх. За жаргалтай ээж ивент маань одоо 3 дахь жилдээ бид нар 3 дахь жилдээ хамгийн маш олон онцлог одоо гаргаж ирж байгаа л да. Эхнийх нь болохоор мянган ээжүүдтэй за танхимаар одоо яг энэ оюунлаг ивэнтэд хүрэхээр ажиллаж байна. За нэмэлтээр манай сургалтууд хүртэл хайбрид буюу онлайн танхим хосолж явагддаг учраас энэ ивэнтийг ч гэсэн бид нар онлайнаар бас давхар шууд амжуулж явуулна гэд дахиад онлайнаар 1000 ээж гэд нийтдээ ерөнхийдөө бол 2000 ээжд хүрч ажиллахаар ажиллаж байна. Тэгээд энэ оюунлаг ивэнтэрээ за энэ жил болвол энэ жаргалтай ээж ивэнтийн маань онцлог нь илүү гэр бүл рүү чиглэсэн. За зөвхөн нөгөө түрүү ментор маань бас хэлсэн шүү дээ. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд өөрийг нь нээж одоо хинбэ гэдгийг нь олж таниулахын тэр дотор байгаа даайндын гэрэлтүүлэхийн тулд ганцхан хүүхд маань өөрөө биш те багш нь биш эцэгчүүд маань ч гэсэн гэрэлтэх ёстой. Эцэгчүүд маань ч гэсэн өөрсдийнхоороо гэрэлтчиж гэр бүлээ ч гэсэн гэрэлтүүлдэхээ гэдэг үүднээс бид нар илүү гэр бүл рүү чиглэсэн илтгэлүүдийг илтгэгч нарынхаа зочдтойгоо урьсан байгаа. Тэгээд маш олон одоо онцлох юм бол Солонгос улсаас за гэр бүлийн сэтгэл зүйч доктор профессор Ян Хигю гэд эмэгтэйг урьсан байгаа. Тэгээд тунтахгүй ирээд бас 20-од жилийн туршлагатай гэр бүлийн сэтгэл зүйч хийсэн юм гайхалтай эмэгтэй ирж байгаа. За мөн одоо санхүүгийн чиглэлээр одоо гэр бүлийнхаа санхүүг хэрхэн төлөвлөх вэ гэдэг чиглэлээр Идэр Бат маань ирж байгаа инфлюенсер Идэр Бат. За тэгээд манай хишгэн ментор болохоор ээж бол та өөрөө ертөнц юм а гэдэг гой сэдвээр бас илтгэл танилцуулна. За даалт ухамсарын ууган жаргал гэд бас ментор маань ирж байгаа. Дубай улсад даалт ухамсараараа маш олон жил за магистр хамгаалсан олон жил болсон юм бас гайхалтай эмэгтэй байгаа. За мөн коуч багш, жаргаа багш гэд манай бас үзэж байгаа хүмүүс бас сайн мэдэх бах тий. Жаргаа багш маань бас ирж илтгэлээ танилцуулна. Гэт зочд маань гайхалтай зочдууд маань байгаа. За нэмээд бид нар ээжүүдтэй зориулаад одоо 20 менторуудын зөвлөгөөг одоо өгөх юм зорилготой. Тэгэхээр тэрэнд бол 4 цагийн үйл ажиллагаа байгаа. Манай ивент маань өглөө 8:40-с 4 цаг үргэлжилнэ гэсэн үг. Тэгээд хажуугаар нь баярын өдөр юм чин тоглолтууд, урлагийн тоглолтууд байгаа, номерууд байгаа. За ингээд 20 одоо байгууллагын үзэсгэлэн бүйтүүд гарна. За тухайн өдрөө баярын өдөр учраас те өөртөө хүссэн зүйлээ одоо авах боломжтой ч юм уу те яг ийм үзэсгэлэнгээ үзээд за илтгэлээ сонсоод тэгээ зөвлөгөө менторуудаасаа гоё чиглэлийн менторууд суугаад тэгээ зөвлөгөө авах юм гахалтай ивент болгож байгаа маа. Тэгээд яг 3 сарын 8-ыг тохиолдуулаад хийж байгаа нь бас онцлогтой байгаа. Тэг 3 сарын 8 гэдэг бол яг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Тэгэхээр бас энэ өдөр яг одоо өөртөө хэрэгтэй те эмэгтэйчүүд маань ер нь бол ээжүүд маань гэрт нэг ингээд ямар байхаас шалтгаалаад тий сая нөгөө ээжүүд ертөнц гэж хэлсэн шүү дээ тий ямар байхаас шалтгаалаад нэг гэрийн уур амьсгал яг гардаг шүү дээ тий тэгэхээр чинь яг эмэгтэй хүн бол тийм агуу их хүчтэй байгаа байхгүй тий тэгэхээр тэрийг ингээд тэр одоо гэрлэл гэсэн үг шүү дээ тэр гэрлэл ингээд эргэн тойрондоо цацруулах хэрэгтэй юм шиг санагдлаа л да тий айгүй гоё маш гоё ивент юм байна гэж одоо та хоёрынхаа одоо яг юунаас тайлбарлахад айгүй гоё санагдчихээн тэгээд энэ чинь дотроо бас олон бас арга хэмжээнүүд болохоор байгаа байхгүй тий. Яг одоо энэ өдрөө бас өөрсдөө хэрэгтэйгээр мэдээлэл аваад тий өөрсдөө хөгжүүлээд явах нь их гоё санагдлаа л да. Яг зөв. За тэгээ баярын өдөр учраас бид нар ирсэн ээж болгон маань гоё гарын бэлэгтэй. За жаргалтай сэтгүүлээ бид нар 3 дахь жилдээ хэвлүүлж байна. Энэ сэтгүүл дээр бол ээж нарт хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдээр маш дүүрэн. За тэгээд цэцгийн баглаа, цай, кофе, бүр өдрийн хоолтой ийм гоё ивент. Ээж нар бид нар одоо нэг Мартин 8 олон улсын эрхийг хамгаалах өдөр гэхээр магадгүй нэг вино цэцэг ингээ өнгөрдөг болол те бүр сэтгэлгээний үед бүүм хийх өөрчлөлт хийх юм гайхалтай ивент байгаа. Одоо бид нар ямар байхаас ээж хүн
үр хүүхэд маань ингээд шалтгаалж байгаа. Алим модноос хоол унахгүй гэж байгаа. Энэ хүүхэд яагаад ийм болчихоо гэдэг. Яг үндэ бид нар өөрсдөө ямар байна. Энэ манай хүүхдүүд утас ухаад ахын, надтай ингээд муухай харилцаад ахын, өсвөр насны хүүхдтэйгээ яаж харилцаа би мэдэхгүй байх гэдэг мэжнээс маш олон асуултууд бол ирдэг. Энэ бүхэнд нь шийдэл гарцыг юм олж өгөх зорилготойгоор одоо уг ивент бол болж байгаа. Тэгэхээр ээжнэр бид нарт нөгөө талаараас ингээд жаргалтай мөртлөө хэцүү үе ч гэсэн олон байдаг шүү дээ тий. Хүүхдийнхээ учрыг яаж болох, өнөхрийнхээ учрыг яаж болох, өөрийнхөө ажил карьерийг яаж ингээд хийх үү гэх. Тэгэхээр мэдгүй чадахгүй зүйлүүд бидний амьдралд өдөр болгон тохиолдож байгаа учраас магадгүй тэр мэдээ шийдлүүдийг гаргаж байгаа энэ хүмүүсээс суралцах чухал тий. Хүн хэдий сайн хэлхээс нааш гэж үг байдаг тий. Бид нар ингээд мэдээд байгаа үг нь тэгсэн мөртлөө бас нэг урам зориг тийштэй гэдэг юм мэдрэмж авах их чухал байдаг. Тэгээ мянган ээж нэг дор цуглахад бол үнэхээр бүр энергийн хувьд те оюун санааны хувьд маш гоё байдаг. Өмнө нь бол бид нар 500 ээжтэй ивентүүд манайд маш амжилттай болж байсан. Тэгээд одоо бид нарыг үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд та өөртөө оюуны том хөрөнгө оруулалт хийгээрэй те. Болж өгвөл танхимаар ирээд оролцоорой. Бүр Сүхбаатараас завхны досон цэнгэлээс хүртэл зориод ирдэг манай ивентийг те. Зайсан хилд яг 3 сарын 8-нд болно. За үнэхээр бас цаг хугацаа ямар нэгэн зүйлээс боломжгүй байвал онлайнаар орох боломжтой. Бид нар технологийн хувьд маш өндөр түвшин шидэ шууд амжилт нь яг л тэр зааланд байгаа юм шиг энэ гоё илтгэлүүдийг сонсоод өөртөө урам зориг авах юм боломжтой. Онлайн нь бол бүр асар бага буюу 29 сая төгрөг. Нэг бараг вайны үн өрөхгүй болоо. Тэгээ нэг наборын өнөр л та ингээ өөртөө 4-5 цагийн тэр гоё илтгэлүүдийг сонсох. Тэгэд бид нар одоо энэ үйл ажиллагаагаа бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа. Ямар нэгэн ашигын төлөө бус. За тэгээд зөвхөн одоо яг энэ олсон орлого нь бол буцаагаад ээж нарынхаа энэ гоё зүйлүүдэд зориулагдж байгаа юм ивент байгаа. Менторуудын хувьд бол их гоё санагдчихлаа л да. Ягаад нөгөө таны хэлдгээр яг тийм хэлхээс нааш гэдэг тий тэрэн дээр одоо санхүүгийн зохицуулалт гэж юм биш тий бас гэр бүлийн санхүүгийн зохицуулалт гэдгийг ээж хэрвээ маш сайн одоо юу гэдэг ойлголттой болчих юм бол хүүхэд тэрнээс нь суралцаад эхэлнэ тий тэгээд одоо юу гэдэг хуримтлал үүсгэнч гэдэг юм уу маш гой одоо зүйлийг ярих болов гэж төсөөлж байна л да. Тэгээд дээрэс нь тэр даалт ухамсар гэж юу маш их хүчтэй зүйл байгаа шүү дээ тий. Даалт ухамсараас хүн өөрийнхөө энергийг яаж ихсэх үү гэдэг тий одоо зөндөөл зүйлүүд байгаа гэж бодож байна. Та бүхэнд одоо яг эмэгтэйчүүдэд хэрэгтэй маш гоё зүйлүүд одоо менторууд те өөрсдийнхөө одоо бас сурсан зүйлээ бусдад ингээд түгээхийн тулд дээрэс нь Diamond Mind компани Actem маань бас нийгмийн хариуцлагын хүрээнд өшөө олон ажлыг хийдэг болов уу гэж бодогдлоо л да тийм мэдээж хэрэг одоо энэ сэтгүүлийг гаргаад 3 жил болж байна гэж чинь тийм энэ дээр бас одоо маш олон зүйлийн зөвлөгөөнүүд бас байгаа болов уу гэж бодож байна л да бас тэр талаар тийм Diamond Mind гэдээ бас нэрнийхээ утгыг ер нь тайлбарлая гэж бодож байна те. Diamond бол ингээд нөө хүн болгоо Diamond чулуу, Diamond бүгд гэл ингээд маш гоё санагдаг. Гэтэл анх бол байгаль дээр ингээд хар нүрс шиг хүн болгоо ингээд хараад бол мэдхгүй. Гэтэл тэр жижигхэн одоо зүйл өөрөө маш үн цэнтэй байдаг. Гэтэл яг үүндээ хүүхдүүд ч байж нар ч бид нар өөрсдөө бүгдээрээ Diamond тэр Diamond-а асааж одоо нүрс шиг магадгүй ингээд жоохон харанхуй байгаа бол тэрийг гэрэлтүүлж өнгөлөхөд бидний сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй mind те зөвхөн өөртөө итгэх магадгүй тэр нэг жижигхэн өөрчлөлтийг болох юм байж те чадах юм байж те гэдэг нэг тийм юм хэрэгтэй юм шиг санагдав. Сэтгэлгээний хувьд өөрчлөгдөхгүй магадгүй гадна талаасаа өөрчлөгдөд одоо амжилттай бол байхад хэцүү. Тэгэхээр манай Actem бол ерөөсөө сэтгэлгээг өөрчлөхөд чиглэгдсэн юм үйл ажиллагаа явуулдаг. Жаргалтай ээжийг хийх басан шалтгаан нь хүүхдүүд өөрсдөө ингээд сэтгэлгээ нь өөрчлөгдөд ирж байгаа байхгүй. Өөртөө ихтэй болоод өөрийгөө хөгжүүлээд ирэхээр багшаа ингээд ээжийн маань өөрчлөөд өгөөч гэдэг ийм хөөрхөн хүсэлтээс бид нар жаргалтай ээж сургалтаа одоо санаачилж ивент болгож хийж ийсэн. Гэтэл нөгөө хүүхдүүдтэй ингээд ээж нь завгүй байна чи өөрөө хичээлээ хий. За тэгээ болно штэ ч гэдэг юм ингээд нөгөө ярилцах гэдэг зүйлийг биднээс ойлгочоод ярилцах гингүүт хаалттай байдаг ч юм. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд одоо чи сайн сур, хичээл номоо хий, чи өөрчлөх, сахилах баттай бай, гоё бай гэдэг ингэдэг бол өөртөө бас бид нар ингээд яг тэр хэмжээндээ стандартаа тавьж өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр яа харахгүй энэ жаргалтай ээж ивент маань, сургалт маань бол ээжүүдэд их гоё үн цэнийг өгдөг. Бид нар хүүхдээсээ ханаасаа хүсэж байгаа зүйлийг өөртөөсөө гэрэлтүүлэх. Тэгхийн бол бидний эргэн тойрныхон бүгдээрээ Diamond-наас нь те энэний тулд сэтгэлгээгээ магадгүй өөрчлөх гэдэг. Яг илтгэлөөч гэсэн энэ чиглэл рүүгээ ингээд явж байгаа. За 20 одоо ментор гэдгийнх нь утга бол 20 ментор ингээд суучин. Надад жишээ нь санхүүгийн асуудал байгаа бол би санхүүгийн ментортой ярилцсан. Өсвөр насны хүүхдтэйгээ би харилцаад хүндрэлтэй байгаад байгаа бол
сэтгэл зүйчтэй ярилцсан ч гэдэг юм. Ганцаарчилсан байдлаар ер нь ментор үйлчилгээ бүр авах юм гоё боломжтой. Бидний хувьд одоо Монголд ментор коуч гэдэг зүйл бол одоо ингээ хөгжиж эхэлж байна. Тэгээ асуудал тулгараад гарцыг ганцаараа авах биш мэрэгжлийн хүмүүстэй зөвлөлддөг байх гэдгийг бас энэ соёлыг түгээх энэ удаагийн ивэнтийн онцлог нь агаад тэгдэг шнэ нэг найзтайгаа очиод ярилцаал буу халаал яг тгийтэй гэж шийдчихдэг. Тийм биш магадгүй мэрэгжлийн сэтгэл зүй санхүүжин болохгүй байгаад мэрэгжлийн санхүүж тэ бизнес ч болохгүй байгаад мэрэгжлийн хүнд нь ханддаг ч юм уу карьер ч болохгүй бол карьер коучтой уулздаг ч юм уу энэ соёлыг бас бид нэр түгээх гээд нэг хүн нэг ганцаарчилсан ментортэй ямар ч хэсэг нэг удаа энэ ивэнтийнхаа үеэр уулзах юм боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэр нөгөө ам дамжиж гээл те ер нь бол яг хөө мэдээч хэрэг яг хамгийн ойрхон байгаа хүнтэй гээл уулзаал нөгөө сэтгэлээ онгойлгоно гээл ярьдээ шүү дээ. Тэгээ тэр нь бас хортооч тохиолдол вэ те онсонч тохиолдол байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол хүн болгон би амжилт үзүүлсэн байхад энэ хүн миний амжилтыг би өөрийнхөө амжилтыг яриад энэ хүн бас адилхан үзүүлнэ гэдэг бол бас өрөөсгөл шүү дээ. Тэг яагаад тэгэхээр хүн хүний одоо өгөгдөл нь ондоо тий өөрсдийнхөө одоо юу гэдэг зан характер бүх юм нь өөр байгаа учраас бүхэл юм өөрт өөр байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас тэр онцлогоос одоо юу гэдэг шалтгаалаад ч гэдэг юм уу янз бүр байх магадлал өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр яг мэрэгжлийн гэдэг бол бас тий тэр чинь нэг юм тодорхой юм стандарт юмыг бас яг одоо тий судалсан судалгаатай зүйлийг бас хүнд яг тайлбарлаж өгнө гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас яг одоо аль болох мэрэгжлийн үнэтэй одоо мэдээж хэрэг өвчин яг ирж яхад мэрэгжлийн хүнд нь л үзүүлнэ шүү дээ тий дотрын эмч бол доторт нь очин тий гинт одоо юу гэдэг өөр зүйлэвэл өөр яг мэрэгжлийнхээ эмчт нь очин гэдэг шиг л одоо эн чинь яг л одоо яг одоо бүх хүнд одоо хялбар болчиход байна шүү дээ одоо нийгэмд бол тий тэгэхээр мэрэгжлийн бус юу гэдэг зүгээр өөр эмнэлэгт очиод үзүүлнэ гэхээр чинь тэр оншийг нь гаргаж чадахгүй шүү дээ тий тэгээд сүүлийн үед бол одоо миний яг анзаарч байгаа өсвөр насны хүүхдүүдийн шилжилтийн нас айгүй эрт явж байгаа юм шиг санагдаж илээ тий одоо хүүхдүүдийн одоо бага сургуулийн багш нар хүртэл хэлж байгаа. Тэгэхээр тэр хүртэл тий одоо яах ёстой вэ гэдгийг яг мэрэгжлийн хүнээс нь асуух шаардлагатай болоод байгаа байхгүй тий. Тэгээд ер нь манай хүүхдүүд бид нар бол өсвөр насны хүүхдүүдтэй илүү ойр ажилладаг тий. Тэнгүүд хүүхдүүдээс бас заримдаа суралцах нэрээ санаа гарах юм тохиолдол бас маш их байдаг байхгүй. Тэгээд яг ярьж байхад санаанд орсон нэг зүйл байна л да. Тэр нь нөгөө бүтэн жилийн юм цогц хөтөлбөр манайх зарлагддаг. Тэгээ бүтэн жилийн хугацаанд бас яг хувийнхаа хөгжлийг өөрчлөхийг хүсэж байгаа хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр. Тэгээ тэрнийхээ нээлтэн дээр байсан чинь нээлтэн дээрээ тэмцээн зохиодог байхгүй. Тэгээ нэг хүүхдүүдийн дунд тэмцээн зохиосон чинь нэг ээж ингээ хүүхдтэйгээ ирсэн. Хүүхд нөгөө манай хөтөлбөрт явах гээд. Тэгээ минийхөө энд орчих гээд хүүхдэд гэсэн юм. Нөгөө хүүхд нь үгүй би орохгүй гээд. Тэгээд дараа нь гүрээсээрээ ороогүй. Тэгээд дараа нь яг эцэгчүүдийнхаа дунд за тэмцээн зохиоё гээд. За тэмцээн зохиолоо зарлаа тэгсэж нөгөө хүүхд нь буцаад ээж та одоо орооч намайг сая ор гэдээсэн үсттэй гэдэг жоох. Тэгээд тэр нь дараа нь тэрийг яаж мэдсэн бэ гэсэн чинь нөгөө ээж чинь дараагийн манай жаргалтай ээж гээд хөтөлбөрт сургалтанд ороод ирсэн ээж. Тэгээ өөрөө ярьжсэн байхгүй. Тэгээ манай хүү ингэж яадаг гэх. Тэгээ тэрнээс үцхээр бид нэрээ ээжүүд өөртөө нэгэн хувь өөрчлөгдчих юм бол те хүүхд маань нэрээ 100% магадгүй тэр ээж маань өөрөө гараад за ээж нь одоо гарчий гээд тэг гарсан бол дараагийн удаад хүүхд нь юунаас ч айхгүй за миний ээж ингэсэн юм чи ингээд юм нэг зоригтой тэг итгэлтэй байдлыг бий болгох боломж байгаа хгүй. Тэгэхээр ерөөсөө л ээжүүд бид нэр өөртөө л хүүхдүүдээ нөгөө шахаал хүссэн хүсээгүй нэг дуулан секцэд явуулаад байдаг. Гэтэл яг юун зөв юм бэ? Яг юун миний хүүхдэд шаардлагатай юм бэ гэдгийгээ сайн болохгүй. Ерөөсөө л дууланд явж илээвэл хамаагүй юу ч гэсэн хамаагүй л хөгжөөл байна гэдээ ойлгоод байдаг тий. Тэгэхээр яг зөв одоо хөгжүүлэх талаас нь яг зөв хүүхдэд нь юу хэрэгтэй байна гэж одоо хүүхдийгээ л байнга боддог шигэ. Яг өөртөө ч гэсэн ээжүүд маань байнга бодож явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ өөртөө цаг гаргадаг, зав гаргадаг тий. Яг энэ гоё мэдээллүүдийг сонсоод тулгамдаад байгаа асуудлуудаа нөгөө менторууд дээр маань очиод 10-15 минут ч юм уу тий гоё ярилцаад ингээд хэрэгтэй мэдээллүүдээ аваасаа гэдэг үгнээс л манай жаргалтай ээж ивент маань одоо бүр мянган ээжүүдтэй хүрч ийм 3 жилийн хугацаанд ийм том ивент болсон байна. Монголын хамгийн том ивент гэж явагдаж байгаараа гайхалтай санагддаг. Тэгээд тэр одоо Солонгос улсаас бас ирж байгаа илтгэгч, зочин илтгэгчээ бас нэг Монголдо хөрөнгө оруулж байгаа
те байдал гэж бид нар харж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ гэр бүлийн сэтгэл зүй талаасаа зөвхөн Монголоосоо биш те гадны орнд бас ямар байдаг юм бэ те. За тэр одоо манай тэр ирж байгаа зочин маань өөрөө бас Америкийн нэгдсэн улсад за Хонконгод ингээд бас зөвлөхөр ажилладаг юм хүн байхгүй маш мундаг хүн. Тэгээд бид нар ч гэсэн гадны орны хүмүүсээсээ суралцах хэрэгтэй, гоё мэдээлэл сонсох хэрэгтэй гэдэг үгнээс ивент маань маш гайхалтай болно. Тэгээд яг энэгээр юу хэлэх гээд байгаа юм хэрэг ээжүүд та бүхэн өөртөө битгий хоошин тавиараа тий. Та гэрэлтжиж хүүхдүүдэд гэрэлтүүлнэ тий. Та ганцхан хувь өөрчлөхөд гэхэд таны хүүхэд таны гэр бүл 1000% өөрчлөгдөх боломжтой шүү л гэж хэлэх гээд байна. Тэглгүй яг яг одоо юу гэдэг ээж хүн дотроосоо гэрэлтэй ер нь эмэгтэй хүнийг хэлдэг шүү дээ тий. Дотроосоо гэрэлтэх нь эмэгтэй хүн үзэсгэлэнтэй харагддаг гэдэг шүү дээ тий. Яг одоо гаднаасаа бол хин ч гэсэн сайхан болж болно тий. Гоё хувц өмсөө тий гоё байж болно. Тэр дотор байгаа тий тэр өстө даймдыг гэрэлтүүлэх юм бол ерөөсөө ертөнц тэр чигээрээ гэрэлтэй болно гэсэн үг шүү дээ тий. Тэгээд энэ дээр бас одоо яг ээжүүд маань өөрсдөө маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Тэг. Ер нь бол ээжүүд тэгдэлтэй өөрийгөө хайчдаг тийм. За би байж игээл тийм. Хүүхдтэй юм уу нөхөртөө ингээл анхаарал тавиад нэг мэдсэн чи өөрөө ингээ тийм. Одоо муухагаар хэлвэл тийм навсаацсан байж идэг тийм. Тэгээд тэрэндээ маш их стресс авдаг тийм. Тэгэхээр энэ зүгээр жоохон цаг гаргаал тийм. Ээжүүд маань өөрсдөө цаг гаргадаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдүүд дагаад тийм ээж гоё байгуул ээжигээ дагаад гоё болно. Сэтгэл зүйн ч гэсэнтэй гоё болдог тийм байгаа шүү дээ тийм. Тэгэл ээж гэрт инээж ивэл гэр орон ямар байдаг вүлээ инээмсэглэлтэй хөрөөлтэй ээж уурлаад хөөе гэж хэлвэл тэгээ бид нар ч гэсэн амьдралтай байл л та заримдаа ороод ингээл мэдээж өдөржин завгүй яваал хөөе гэж уурлах тохиолдол байна. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чи ингээл бүлтгнэл ирдэг. Тэгээ тэр өдрийн уур амьсгал ямар байх вэ ойлгомжтой тий. Тэгэхээр ээж бид нар болвол үнэхээр яг нөгөө одоо ажлыг бол маш хариуцлагатай хийдэг шүү дээ ээж бид нар. Магадгүй одоо өнөөдөр нэвтрүүлгийн хөтлөгч хэлэхэд яг цагтаа ирээл цагтаа яг л ямар стандарт барихын тэрийгээ те би ч гэсэн банкнд ажилладаг байхдаа яг л стандарт харилцагч нартайгаа байнга л инээ хин миний уурыг үрсэн ч би уурлахгүй уушлаарэ таны зөв. Тэгээ би болохоор яг энэнгээр ингээд юу гэж хэлхийг хүсдэггүйхээр харилцагчийн үйлчлэгийн стандарт ажил үүргийн хуваар гээд бид нар ажиллан байран дээр бол маш сайн хариуцлагатай байдаг мөртлөө яг гэртээ ч гэсэн бас нэг тэр ээж гэдэг ажил юм байна бидний. Тэгэхээр энэ дээр одоо шинэ ажил үүргийн хуваарийн дагуу бусад хүмүүсийн өмнө уурлахгүй тий. Асуудал бэрхшээлийг даван туулна. Эргээ шийднэ гэсэн бол яах вэ ингээд. Тэгмэд гэртээ байхаараа яад ингээл ийм зан гаргаад хахаар бас нөгөө ажил үүрэг маань ингээ буруу яваад байна. Нөгөө талаараа бид нар ч маш олон дүрээр амьдарч байна. Тэгэхээр тэр бидний амьдралын гол утга учир бас ээж гэдэг дүр дээр үнэхээр хариуцлагатай байж чадж гин, үүрэгтэй байж чадж гин. Нөгөө талаараа бид нар яахаар үүрэг хүлээж байгаа. Хин ч хүсээг байхад бид нар өөрсдөө хүсээд ээж гэдэг эрхэм алдрыг авсан. Тэгэхээр тэрнийхээ хараар бас хариуцлагатай байгаад аливаа нэг зарим зүйлүүдийг бол үнэхээр хүчээр одоо өөртөө бий болгох, суулгах. Ингийн тулд та ганцаардаад байгаа бол магадгүй энэ гоё том оюунлаг ивент түрээд ирээ. Тэ? Тэр асуудлын гаргалгааг бас ингээ харгаад хамтаа ажил үүргийн хуваараа маш сайхан болгоё л гэж хэлмээр байна. Тэгээ одоо манай яг монголчуудын нэг юм онцлог байх шиг байна л да. Тий ингээд юмаа жоох ингээд нуудаг тий ил гарчвал намайг тэгчих болов ингэчих болов гэдэг нэг юм юу байгаад байгаа шүү дээ. Тий Солонгос улсмалтай бол ер нь одоо нэвтрүүлгийн гэсэн гараад ирсэн тий. Шууд ингээ амьдралаа дэлгээл асуудлыг шийдэх гээл нэвтрүүлэгт гараал тий ингээ байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол мэдээж зэрэг хүчээр одоо тэггин гэх биш тий одоо яг энэ ивентээр дамжуулаад тэнд 1000 ээж бүр 1000 асуудалтай л ирж байгаа юм болов тий. Тэгэхээр чин тэр асуудлаа зүгээр дэлгээд би адилхан байгаа учраас тий хоёулаа л адилхан байгаа өөр хүмүүс л болохоос тий зөндөө асуудал гэрээ ээжийн асуудал бол ер нь бол ижлэгийн л байгаа гэж би бодчих тий. Мэдээж гаднаас ингээд стрессд ирчээд тэрийгээ шууд гэртээ гаргаж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхгүйгээр гой зүгээр яаж гаргах вэ нөгөө ажлын хаалгаар орохдоо гэрээ мартаад гэрийнхээ хаалгаар орохдоо ажлаа мартаад ор гэдэг шүү дээ. Тэг яг л тэр одоо зарчмыг бас одоо бас баримталж яахын зөв юм болов уу гэж бодож байна. Тэгээд би бас магадгүй асуугаагүй зүйл байж магадгүй баха. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас хэлхийг хүссэн зүйлийг бол бас хэлээд ивентийн талаар дахиад нэг ивент маань яг хаана болохыг хэлэх юм байна тий. Зайсан хил жаргалтай ивент маань зайсан хил комплекст болон 3 сарын 8-нд өглөө 8:40 цагаас болно. Тэгээд тасалбарын хувьд гэх юм бол танхимаар 120,000 төгрөг. За онлайнаар үзхийг хүсвэл 29,000 төгрөгийн тасалбартай. За найзын багц буюу одоо байгууллага хамт олноороо ч юм уу те 5-аас дээш хүн хамтдаа ирэхийг хүсэх юм бол 99,000 төгрөгөөр
худалдаалагдаж байгаа. Тэгээ манай пэйж хуудас руу маань Diamond Mind Academy гэж бичээд пэйж хуудас руу маань чатаар болон за утасны дугааруудаар холбогдоод авах боломжтой байгаа. За тэгээ жаргалтай ээж оюунлаг Монголын хамгийн анхны Монголын хамгийн том оюунлаг ивенттэй та бүхнийгээ урьж байна. Тэгээ ээж бид нар өөртөө цаг гаргаад хөгжөөд ирэх юм бол бүх зүйлийг өөрчлөх боломжтой тэр их хүч ертөнцийг даах тэнхэл бол бидний дотор байдаг. Тэгэхээр та өөртөө нэг 4 цагийг гаргаад оюунлаг байдлаар өнгөрөөгөөрэй. Тэгээ Diamond Academy баг хамт олон бол тэр өдрийг маш гайхалтай болгохын тулд өдөр алга хичээгээд бас догдлоод ингээ хүлээж байна. Тэгээ жаргалтай ээж оюунлаг ивентээр уулзъя. За тэгэхээр мэдээч хэрэг Монголын эмэгтэйчүүд бол маш хүчрэхэг тий онцлогтой бусад орны эмэгтэйчүүдээс илүү давуу талтай байдаг тий маш их ачаа үүрэх чадвартай байдаг. Гэхдээ энийг бас өөрөө ингээд ачаа үүрээд явах биш тий энэний гарц гаргалгааг бас мэддэг болчих юм бол өөртөө одоо цаг гаргангаа тий илүү сайхан жаргалтай амьдрах ийм боломж бас байдгийг шүү. Тэгээ мэрэгжлийн бас хүмүүсээс зөвлөгөө аавна гэдэг бол бас алдаж болохгүй юм боломж байгаа. Тэгээд Diamond Academy-ийнхаа за Mind Academy-ийнхаа хамт олонд маш их талархаж байна. Мэдээж хэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд соён гэгэрүүлэх юм том үйлсийг бас хийж явж байгаа нь одоо Монголын эмэгтэйчүүдэд бас өмнөөс бас талархал илэрхийлж байна. Баярхаа ажилдаа амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ үзэгчдээ Diamond Mind Academy-ийнхний зохион байгуулдаг за жаргалтай ээж оюунлаг ивенттэй бас өргөн хүрээгээр бас оролцохыг уриалж энэ доор гуцсны дугаараар бас дэлгэрэнгүй мэдээллийг аваад бас очих өдрөө бас өөрсдөө хөрөнгө оруулаад бас очоосоо яг Мартин 8-ны өдөр болох учраас энэ бол гайхалтай бас нэгэн сайхан өдөр болох болов уу гэж бодож байна. Ингээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн UBS-ээс хамтаагаарай.